баттерж. Би нэг бас ойлгохгүй байгаа юм бас тодруулж авахар юм бас харагдаад байна. Энэ үйл ажиллагааны төсвийн үйл ажиллагаа ерөнхийдөө эцсийн үр дүн юу гэхээр ард иргэд бидний одоо амьдралын аяд тухтай орчинг илүү сайжрах тэр хэмжээгээр Улаанбаатар хотын утааг багасгах эцэг зорилго тэр гэж ойлгож байна. За нэгдүгээр. Хоёрдугаар анхны одоо бидний одоо байгаа зураг одоо сая төлөвлөлтөнд байгаа энэ ногоон зураг харагдаж байна. Энэ ногоон зургийг харахад за яг даагрын маягтай тэгш үзэл ижлэхэн хэмжээ, ижлэхэн газартай, ижлэхэн байшин юм шиг харагдаж байна. Энийг би юу гайхаад бодоод байна вэ гэхээр энэ нэг хүн айлч энэ бүдэ чи хэн санхүүж болох вэ? Өөрөөсөө санхүүж болох байх үү? Тэгэхээр энэ одоо байгаа орчин бол за жишээлбэл яг энэгээр та нар хийнэ гэж бид бодъё. Яг энэ хэмжээгээр бол айгүй тийм сайжраад гой болохгүй гэж байна. Яагаад гэвэл яг амьдрал дээр за нэг юм хашаатай бодлоо, нэг юм байшинтай бодлоо. За машин хэрэгтэй хүн, за нэг сэлбэг бүлгээ яах вэ? За нэг амбар байж таарна. За нэг хөдөөрөөс нэг хүн за танаад оюутантай нэг гэрээ бариад нэг жил суучиг юм суулгаж таарна. За тэндээс нь утаа гарна. Тэгэхээр энэ орон сууц манай энэ тэр орон сууц барих юм бол хэдэн давхар хүртэл барих боломжтой байдаг. Тэр үгүй бол одоо жишээлбэл зүгээр одоо байгаа нөхцөлийг сайжруулах гэдэг бол яг одоо манай тэр хавийн хэдэн айлууд бүгд тоосгон байшинтай. Удагтай. 3-8 цахилгаантай. Гэхдээ тэрэнд одоо нэг та нар зүгээр байшингаа нураагаад арай илүү гоё бариад гисэнтэй ялгаа байхгүй. Утаа гарахгүй хувьд гарахгүй байж болох боломжтой. Одоо шинэ технологи илүү янз бүр гараад ирсэн байгаа. Тэрэн дээр нь харин дулаан авчих бүр сайн хүмүүс өөрсдөө бараг ингэж явуучих хэрэг. Миний бодлоор энэ одоо орон сууцчлах одоо энэ бол за би энэ газар дээр одоо ялангуяа манай амгалангийн зарим айлууд бол үнэхээр одоо ногоод харьдаг тэргүүрээ илгүүсрээд гайл би. Тэгэхээр байшин суух айлууд яаж байшин суух ямар нэгэн орон сууцчлах өндөр орон сууц барихгүй бол яг энийг хараад нэг давхар хоёр давхар хаавал гэх юм бол айлууд бол тэргүүр өөрсдөө барьчихна. А тэгвэл хүчээр яг ийм юм бариад гэх юм бол тэр санхүүжилтийг хийгээгүй. Facebook юм харагдаад байна. Ослоо. За, өөр асуусан байгаа юм. Нилээ хэвчээ өнөө бас яаж байгаа тийм. Ачаад фонд авчаад байна.